Дэлхийн олон үндэстэн дотроос өөрийн гэсэн тэр өвөрмөц онцлогийг хадгалж харуулж чадах тэр чухал хүчин зүйл бол соёл урлагийн салбар. Дэлхийд энэ Монгол юм аа гэдгийг тодорхойлж чадах энэ Монголын бүжгийн урлаг бол үнэхээр хамгийн давтагдчихгүй гайхалтай нэг хэлбэр юм аа. Дандаа өөрөө хийдэг. Өөрөө л заавал ард нь гарна. Одоо нэг техникт найдах ямар ч боломж байхгүй. Тийм болохоор одоо бүжгийн урлаг бол ирээдүйд ёстой жинхэнэ нөгөө үлдэх хэдэн мэргэжлийн нэгч байж мэдээ. Нэн эртний түүх соёл төр төсний уламжилтай өвгдөөс маань унган байгалийн гандраа хажуулуунаа арилж болоршгүйгээр сийлэж шаштрал судрын хуудснаа ичлэн барлснаар бол балар эвтэд олноор тойрын дэвслэх бөөмөргөлийн бүжиг бүр хүннүү гүрэнд хааны ордны ямб ёслолын бүжиг цэнгийн тавиасан байх юм. Монголын нууц товчоонд хорхны жибуурын саглахар модны доор хавирга газрыг халцартал дэвссэн наадсныг баримтал бас дор хаяж 13 дугаар зуунаас ихтэй ил урлагийн ойрох цагийн товчоон тоологдно. Дэвсэнгээс ихтэй бие хэмээх ардын бүжиг нь мэрэгжлийн урлаг бодол хөгжсөн нь он цагийн уртад монголчуудын ертөнцийг үзэх үзэл байгаль дэлхий эрхэлдэг ахуй заншилтай нягт уялдсан Монгол хэмээх хэмрийн одыг дэлхий таниулах нэрийн хуудас болсоор л байна. Монголчууд бидний өвөг дээдэс бидэнд маш их баялаг, ариун, үн цэнтэй, Монгол сэтгэлгээ, Монгол хүний ур ухаан шингэсэн гайхамшигтай биет болоод биет соёлыг өвлүүлсэн дотор Монгол бүжиг бол бүр онцгой байр суурь эзэлдэг. Монгол бүжгийн энэ өв уламжлал бидний яг одоогийн өнөө цагт эрэхтэй ээж аав эмээ өвөөгөөсөө удам судраа дамжаад ирсэн. Энэ бол яг л Монгол бүжиг муу юм а гэдгийг тодорхойлж чадсан тийм их гайхамшигтай өвийг биднэрт өвлүүлж ирсэн. Монгол бүжгийн өв гэж одоо яривал бид нар Монгол туурхтны хэмжээнд бас авч үзэж болно. Юу гэвэл язгуур хэв маягаар нь уламжилж ирсэн соёлын одоо хэлбэрүүд бол олон байгаа. Бурятын, Ёхорын соёл байна. За одоо Оросын холбооны улсын одоо халимаг монголчуудын бие биелгээний соёл байна. Киргизийн сар талимгуудын бас одоо бие биелгээний соёл байна. За одоо бүгд найрамдах хятад ард улсын одоо тунлё буюу одоо хүрээ хушууны монголчуудын андай соёл байна. Шинжаа угрын уртас хорны одоо монголчуудын одоо савардан биегийн соёл гэх мэтчлэн ярих юм бол ер нь нэг 5 6 одоо төрлийн тийм язгуур одоо бүжгийн соёл уламжлагдаж хадгалагдаж бол ирсэн байдаг. За эндээс одоо яг одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр яг язгуур хэв маягийн ийм одоо бүжгийн одоо соёл юу байна вэ гэхээр одоо баруун монголчуудын бие биелгээний соёл, бурятуудын Ёхор энэ одоо соёл байгаамаа. Бие биелгээ бол одоо ойрд монголчуудын бүжиг тийм ээ. Тэгэхээр зэрэг бие биелгээний гарал үүслийг аваад үцхэд эрдэмтэд юу гэж үзэх вэ гэхээр хизээ энэ монгол соёл бүрэлдэж бий болсон. Хизээ монголчууд энэ гэрт амьдарч ирсэн тийм ээ. Энэ үеэс л одоо энэ бие биелгээ маань үүсэлтэй ер нь бие биелгээ гэрийн бүжиг, гэрийн ахуй орчин дотор монгол ахуйгаасаа үүсэж гарсан энэ гэрийн бүжиг гэж ингэж үздэг. Би Увсан аймгийн Бэхмөрийн сумын амтны өвгтэй чулуун гэдэг хүн байна. 3 дахь өв тээгч нь. Анхан 5 настайдаа би нагцхаасаа сурсан. Манай нэг өвгөн нагцхаас нь хуур их сайхан татдаг өөрөө. Малан хотлуулчихад өрөө орж ирдэг гэртээ чөлөөтэй байна. Тэр үедээ намайг биелүүлнэ. Би 5 настай жоохон байсан. Дээр үе чинь чийдэн гэрэл гэж юм байхгүй. Хаалгануур харж агаад биел гэдэг байсан намайг. Би хаалгануур хараад биелэхтэр нөгөөдгөө шүмүрлааны гэрэл тэнд хаалгандар тусдаг. Тэгээд тэрэнд харж одоо өөрийг нь дүр алгаж тэгж биелдэг байлаа.
тэгж сургажил хөгждөг байсан юм байлаа. Цэнгэж байгаа цэнгэл нь тэр юм байна. Одоо Баруун Монголын бие биелгээний соёл хэдэн төрөл байна уу гэхээр ЮНЕСКОгийн 2022-оос 2025 онд одоо соёл урлагийн их сургууль дээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд бид нар Монгол улсын 7 аймагт одоо хээрийн судалгаа хийсэн. За энэ одоо судалгааны үр дүнгээр бид нар 54 төрлийн одоо бие биелгээний соёл байдаг юм байна гэдгийг бүртгэсэн. Энэ нь өөрөө тэр одоо угсаатан болгон өөр өөрийн өвөрмөц онцлог үхий ийм одоо бие биелгээний соёлыг хадгалж уламжилж ирсэн байна гэдэг нь харагддаг. Бие биелгээ чи өөр нэг Баруун Монголын 6 угсаатны бүлэгтэл байгаа шүү дээ. Бусдад нь бас байхгүй шүү дээ. Ер нь бол яг хөө мэдээж хэрэг бүх монголчууд биелдэг байсныг үгүйсэхгүй. Гэхдээ яг л одоо Баруун Монголын Баяр Дөрөвд хотон, Загчин, Тургууд, Уранга гэсэн 6 угсаатны бүлэгтэл энэ бие биелгээ хадгалагдаж ирсэн байна. За би Ховд аймгийн Алтан сумын уугуул иргэн Шарвын Отхон баяр гэдэг хүн байна. Одоо 88 настай. Би багнасаас нь ээжээсээ одоо би биелгээ сурсан. Би одоо дөрөвдөх үеийн биелэж тийм хүн байгаа ба. Дээр энэ бидний ээж авбуудууд ер нь хуур татахгүй хүн байгаагүй. Хөлмөлөө хотлоод одоо хойно хариулж ирээд адуугаа авч ирээд тэгээд одоо тэд нар чинь шаваагаар тоглон хоордоор тоглон тэгээд тэр хуурaan татаад одоо биедээ би тэрүүгээр гайхдаг байсан байхгүй. Хүн орж ирээд хууртаад байж идэг хүн орж ирээд дээр үе чинь усад цэм хууртаддаг байв. Хуур гэж одоо ихэд морин толгой молгоогүй одоо мод толгой хоёр өгүүлчихсэн тэгээ мориноос үйлээр хийлгосолч гэсэн тэрүүгээр игээд модно бок төрхөөл тэгээд уургадаг байсан. Тэгээд татахтаар ээж гадаа хөө сууж байгаа тэр ингээл усаад байдаг байсан. Энд чи амар хачив ингэж биелээд усаад ирээд ахтаад гэдэг боддог байсан. Тэгээд одоо жагчнаа 13 биелгээ цөмөрөө өөргөдөг анта. Энэ мориндэл байд юм сайхан морой хөдөлгөөд одоо рам гэсэн молжим энэ морин толгой хөдлөхгүй хөдлөхгүй тэгээд жагчнаа хөдөлгөөний их онцлогтой шүү дээ. Морой өөр аятаа морой өөр хөдөлгөөнтэй. За тэр газрын биелгээ бид одоо өөрдийн ошигноос тасарч ирсэн гэлэж гисэн бид хоорондоо бас ялгаатай. Жишээлбэл баядын биелгээ бол одоо энэ хоёр өвдөг ингэж хагас суучаад тэгээд энэ дээрээ данхан гэх нүстүкээс дэшээ чэжэн хөдлөж биелдэг бол манай загчин колон содууд ингэж тавьчихад энэ толгой хөдөлгөө бусдaan чөлөөтэй хөдлөж биелдэг. Ийм өвөрмөц одоо тустай биелдгэнүүд өөр байгаамаа. За яг анжир тата елкэндирэ татаад ирэхэд би елкэндгийн нэг би хөдөлгөөнийг одоо үзүүлээд байна. Одоо толгой нороо дээр нь ус тавиад энэ хоёр гарынхаа аяган дээр аягатай ус тавьчихад аягатай усаар асгалгаа данхан гараа ингэж ороож энэ гар одоо яаж ингэж эргээд ингэж гарахгүй ингэж гарч ирж энэ тавх ус нь энэ дээр ингэж ороогаад ингэж гарч ирдэг одоо ийм бэлдгээ байгаа бэлтгэнд гэдэг. Ялк энэ чинь их хүчтэй байдаг байхгүй юу. Тэгээд нэг саксуу залуу айл гэсэл авгаа хүүхнэргүүлээд хоол гадаа хээр гадаа хоноод ингээ явжсэн хүнд найз нь ирээд одоо ингэсэн байгаа юм те ялкиндгийг. За миний найз чи ингэж явж байхаар одоо алгаа нунаад явж авгаатай болоод ирэх
Хоогоо унаад явж хоёулаан болоод ирэж гэж хэлсэн байгаа юм. Тэгээд тэр ойлгоод явчихад алгаан унаад ирлээ би авгатай болоод ирлээ хоогоо унаад ирлээ би хоёулаан болоод ирлээ би гэгээд одоо нэг гадуур явж тэнэд байхгүй сайхан одоо хүмүүжээд аваа хүүхдтэй болоо тэгээд амьдрсан тийм гоё биелгээ байхгүй юу. Одоо тэр чинь ийм хөдөлгөөнтэй байхгүй. Тэр өнөөгийн саксуудад уучид ялкэндэг гэсэн ийм одоо иймэрхүү хөдөлгөөн. Нан одоо энэ мөрөөрөө ингээд газар ингээд цогоод Гэйтэйгаад бид эрвэд көйгээ гэйтэйгаа биелжсэн нь одоо чадахгүй миний хүүд сураад сайн үйлдвэрлэлүүлээд сайхан дүүнэрдээ зааж агаад өөрөө сайхан сураад биелээ тэгээ яваараа гэж хөвгтөө заах хитэ миний хүүд. Одоо бие биелгээний тэр хөдөлгөөний хүртэл өөрөө домог зүйтэй холбогдож идэг дандаа. Дөрөвдүүд ингээ ханцууга барьж биелдэг байхгүй юу ингэж биелдэг. А бас одоо тэр Шинжааны одоо торгуудууд, өөлдүүд, сахрууд бас тэгж биелж байна. Дандаа цаана нэг домог тэрнээс үүдсэн хөдөлгөөн дандаа явж байгаа байхгүй да. Нэг уриал талдар гэдэг манад нэг биелгээ байна. Тэрээр уриал талдар гэдэг чинь бас домогтой. Манай нутгаас Монголын нутгаас гадаадын нэг хүн нэгмээр хулгадаад аваа яваад нутагтаа хөргээд их олон жил болгоод байж байгаад одоо энэ арай нэг явахгүй байхгүй. Энэ чөдөрлөө тавьж гисэн чинь тэр мөр нь одоо нутгаа нь одоо үргэлж одоо санаж одоо мөр гэдэг чинь аймаар хүнээс илүү ухаатай байт юм шүү дээ. Тэ буцаад одоо нутгаараа явуулсан байгаа юм. Тэгээд шөдөртэйгээд 3-ын тоолдоор игээд явж яснаа өмнө 2 килоны нэг талын тушаа тасалчгаа тэгээд өрөөлтаа болчгаад сүүлээ бишиг одоо яваад ирсэн. Тэгээд нэг 3-ын тоолдоор биелээ тэгээд 2-ын ногоно шөдрийн тушаа тасалснаас хоошоо 2-ын тоолдоор явдаг. Тийм их сайхан домогтой тийм биелгээ байна. Тоорон цагааны хэсгээд дуундор биелдэг байдаг. Тэр чинь нэг одоо нэг говь газар нэг ийдсэн бойрогтой газар явж байхад одоо нэг залуу тэр хүүхдийг одоо дуулаа тоорон цагааны хэлсэн товыг цаагаад байна. Торгуур жаахан тэр наар ич гэдэг нэг тэр залууд уулахтаа тэр окон хөрөхгүй дугаар тэр дүүгийн сураад одоо тэгээ байж байгаа тийм одоо дууландаар биелдэг тийм биелгээ байна. Тийм домогтой сайхан биелгээ байгаа.
Дөрвид биелгээ бусад биелгээнээс одоо гарааны ингэж зорж тулгаагаар 2 зорно. Чэзнээс дээшээ хөдлөн доошоо хөдлөхгүй. Хормоо хөдлөлгөө биелнэ гэж яасан гэлээ. Дээр үтэгдэр одоо бид нар дээр хормоо хөдлөхгүй биелж яах юм. Амьдралаас урган гарсан юм байлаа шүү дээ. Ерний биелгээ гэдэг юм чинь. Одоо арсныхагаа нэлдэж जैन, юмаа ноёж जैन, үсгизгэн угааж जैन тэр бүгд л амьдралд байдаг юм. Энэ бол зүгээр л нэг хүмүүс харахтаа бол зүгээр нэг ажил хөдөлмөрийг л одоо бүжгээрээ ингээд үслээд байна гэж ингэж бодож байгаа бах. Эмэгтэйчүүд ноосоос хаваал тийм ээ. Эрчүүд нь арьсаа илдээд ч юм уу тийм ээ. Хотонгууд бол нөгөө тариагаа зохиол тийм. Үүний цаана чинь үр хүүхдүүдтэй юу ойлгуулахыг хүсэж ийн вэ? Бидний өвгд эцэг гэхээр зэрэг энэ малчин ахуй амьдрал. Энэ маллаад бидний амьдарч байгаа энэ ажил хөдөлмөр сүү цагаагаа боловсруулад ингэж байгаа энэ бүхэн маань бидний амьдралын үндэс юм шүү. Энэ ажил хөдөлмөрийн ач тусыг одоо үр гождоо багаас нь тэр бие биелгээрээ дамжуулж одоо ингэж ойлгуулж байгаа гэж ингэж ойлгож болох юм. Торгуудууд нөгөө хүүхдийн цацал гээл биелгээ хийдэг. Тодхон харагдах өндөр алтай толшиг мөнгөн цастай даа гэх тийм ээ. Тэгэхээр энэ бол үр хүүхдтэй энэ биелгээгээр дамжуулж юу хэлхийг хүсэж байна гэхээр бид нар бол энэ байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг тийм ээ. Бид нар энэ байгаль дэлхий уул ус энэ ан амьтдаа ингэж хайрлаж энтэйгээ зохицон амьдарч ингэх ёстой юм шүү гэдэг энэ өөрсдийнхөө тэр язгуур ухааныг гүн ухааныг одоо үр хочдоо өвлүүлж биелгээрээ дамжуулж одоо өвлүүлж байгаа хэрэг юм л та. За би торгуудын бие биелгээний аялгау шанц тавшуурны татлагыг ээжээсээ суралцсан анхудаа. Одоо тэр үед чи шанц байгаагүй тавшуур дээр явдаг байсан. Сүүлдээ ингэ шанцан дээр явдаг болж ирсэн. За манай ээж маань болохоор торгуудын алдарт биелээч алдарт бүрвжил гэдэг хүний анхны шав байсан. За би Ховд аймгийн Булган сумын бангийн торгууд хүн Жавын ламж бүрвжилийн жав гэж хүний том охин төрөөсөн өсгсөн 2 өвөөтэй төрөөсөн өсгсөн 2 аавтай ийм хүн байгаа. Өвтэй гэж хүн одоо баталгаатай миний төрөөсөн өвөө өсгсөн өвөө 2 одоо түүхээр холбогдсон 2 биелэгч байсан. Бан ноён мишиг дорж гэдэг хүн одоо тэр Аксел хулаа гэсэн тийм одоо урлагийн одоо сургууль гэдэг юм уу одоо тийм дуулан тийм организацид иргэд байгуулсан. Тэнд миний өсгсөн өвөө бүрвжил Максэрийн бүрвжил гэдэг хүн 13 настайдаа миний өвөөгийн тэр дугуйлнаар суралцаж байсан байна. Өвгөө ноён маань их догшин ноён боловч нарийн дэг журамтаас сургалт явуулдаг байсан. Толгоондоо аягта халуун ус тавьчихад тэр халуун усыг асахгүйгээр нуруу тэгшгэн, толгоо тэгшгэн одоо тэгж биелгээ хийлгдэг байсан. За тэгээд 2 ханцуурын үн ингэж шургуулад үнний 2 үзүүрээс ингэж бариулчихэд тэгээд нуруу мөг маань ингэж тэгшилдэг байсан гэд. Тэгж надад тэгж хөөцөлж байсан. Ховд аймгийн малчин Бадмын тоглол торгууд үндэсний биелгээ гэрэлт болов. Торгуудын 9 төрлийн биелгээ байдаг гэж бид нэр үздэг. Тэр дундаа давшуур шанцны татлаган дээр явдаг 7 биелгээ байна. Дуут биелгээ 2 байна. Хүүхдийн биелгээ тустай байна. Биелээчээ урьдаг урилга цохилт гэж байна. За жудрыг бол эмэгтэй
хүн биелдэг манай нутгийн айлгуур бол жуловкур хүүхэн гэж одоо тийм хурдан төргөн хөдөлгөөнтэй огцон төргөн хөдөлгөөнтэй тийм одоо сэргэлэн цаваа тийм хүүхнийг жуловкур хүүхэн гэж нэрлэдэг. Тийм хөдөлгөөн нь одоо тийм бас огцон хурдан хөдөлгөөнтэй тийм. Тэгэхээр одоо бие биелгэн дээр тэр 54 төрлийн одоо бие биелгэний татлага нь өөр байна. Хөдөлгөөн нь өөр байна. Одоо тэр домг нь бас харьцангуй өөр байгаа байхгүй юу? Бие биелгээг нэг одоо сайхан цэцгийн мандал гэж үзэх юм бол 54 төрлийн цэцэг одоо ургасан ийм гайхалтай гоё олон өнгөтэй ийм одоо цэцэрлэг байна гэж харагдахаар байгаа. Гэхдээ харамсалтай нь бас л мөн одоо энэ зах зээлийн шуурга тиймээ даяарчлалын нөлөө гэх мэт олон одоо хүчин зүйлсүүдээс шалтгаалаад бас алдагдах гээгдэх тиймээ энэ хандлага бол бас бодиттой нүүрлээд байна л да. Түүхэн хөгжлийн явцдаа энэ маань алдагдах одоо хамгийн гол үндсэн шалтгаан бол бидний сууршмал амьдрал. Ээж аваасаа багшаасаа үлж исэн энэ хэлбэр нь арай нэг юм бүжгийн одоо танхимд руу шилжээд ингээд тогтсон ийм дэг сургууль хөтөлбөрөөр яваад ирэхээр энэ бол сайн тал байх боловч бас эргэж харахгүй бол болохгүй ийм өнцгүүд бас харагдаж байгаа байхгүй. За Йохор гэл тэгэхэд Йохор одоо бол бурятуудын дунд хадгалагдаж уламжлагдаж ирсэн одоо зөв Монголын ард түмний одоо ийм бүжгийн соёл байж байгаа. Тэгэхээр одоо Йохор бол харьцангуй нилээд одоо тийм алдагдсан гэж хэлж болно. Тайзны хэлбэрлүү шилжсэн. Одоо олон төрлийн одоо юмнууд холигдсон, одоо бүжгийн хөдөлгөөнүүд холигдсон ийм одоо хэлбэр төрх бол харагдчихсэн л да. За ингээд бодохоор бид одоо Йохрыг одоо язгуур хэв намбаар нь сэргээх, одоо уламжлуулах, хадгалах, хамгаалах энэ асуудал бол бас одоо хүчтэй тавигдах ёстой асуудлын нэг гэж бодож байгаа. Ингэж одоо судалж одоо баримтжуулж авч үлдэж тийм ээ хадгалж хамгаалахгүй юм бол тухайн өвлөн уламжлагчтайгаа хамт бас одоо байхгүй болох магадaltaй. Энэ тал дээр нь бас их анхаарал тамиар юм шиг санагддаг. Ер нь бол мэдээж одоо судалгаа шинжилгээний ажлыг улам гүнзгийрүүлж ингэж бичиж тэмдэглэж боломжит бүх аргаар бол баримтжуулж авч үлдэх нь бас их чухал. Баян Улгийн аймагт байгаа, Ховд аймагт байгаа Урайнгачуудын бие биелгээний соёл бол нэлээд бүдгэрсэн ийм тал бол харагдчихсэн. Тэгээ бид нар бас нэлээд сайн эрэл хайгуул хийсний үндсэн дээр 120 жилийн түүхтэй одоо Урайнган их л хөгжмийг бол олсон. Тэгээ одоо манайхан чинь одоо судалгаа жаахан дутуу байсан уу яасан уу хоёр толгойтой эргүүлдэг ийм нэг талд нь товшуур нэг тал нь ихэлгээл ингээл хийгээд байна шүү дээ. Гэтэл тэр бол нэг толгойтой мөртлөнгөөсөө эргүүлээл товшуур эргүүлээл их л болдог. Ийм одоо хөгжмийн зэмсгийг бол жишээлбэл бид нар олж одоо баримтжуулж авсан байхгүй юу. Гэтэл тэрнийг одоо тоглодог нэг хүү байгаа юм. Тэр имэн зааж өгсөн гэж байгаа. Тэрний татлага бол одоо өнөөдөр Урайнгаа татлага гэж татж байгаа татлаганаас шал өөр. Урайнгаан алдарт үеч 40 гэж эмэгтэй байсан. Тэгээд тэр 40 эгчийн одоо хийж исэн бие биелгээний хөдөлгөөн тэр татлага хоёр бол явцав нийлэхээр байгаа байхгүй. Урайнгаа биелгээ сугсдаг. Баян Улгийн аймгийн албан ёсны сайчин 65 настай үзэлгийн алтан медаль 40. Манай Эрдэнэ чимэг доктор хэлсэн байдаг штэ. Альва соёлын амин сүнс нь аялгуундаа байдаг юм а гэж. Тэгэж үзэх юм бол тэр соёлын амин сүнс нь өөрөө тэр эхлэгдэх хөгжмийн аялгуутай холбоотой байхгүй юу? Ийм байдаг учраас эхлэгүүгээр бие биелгүүгээр эхэл хөгжмийг одоо мэдхэд хэцүү. Сэвжид багш
Монгол бүжгийг тайзны мэрэгжлийн түвшинд гаргасан агуу суут хүн шүү дээ. Тэгээ тэр хүний дэглэсэн бүжгүүдийг харж хахад халах намб, ээрүүлт, сайлчин, адуучин залуус гэх халах намб яваа тийм. Тэгвэл тэр 3 хүүхний биелгээ дээр тэр 4 нам яваад байдаг. Манай энэ алтан үеийнхэн бол яг тэр ардынхаа уламжлалтээр тулгуурлаж орчин цагийн за ялангуяа энэ өрөндийн тэр бүжиг дэглэх тэр онол арга зүйтэй хослуулан уламжлалыг шинжилтэй хослуулан өнөөдрийн энэ тайсны бүжиг буюу мэрэгжлийн бүжгийн урлагийг одоо үүсгэж хөгжүүлж мэрэгжлийн ур чадварыг маш өндөр түвшинд хүргэж тэр байтугай одоо дэлхийн тавцнаа гаргаж бахархлын нэг хэлбэр болгож одоо манай бүжгийнхэн бол хөгжүүлж чадсан. За манай ардын бүжгүүд бол их сайхан дуутай, хууртай тэр дуун дээр бүжгэлдэг шүү дээ. Тийм ээ одоо жуураа гэлдэн гэж боджилжил байна. Тэр баруун Монголын тэр сайхан бүжгүүд байна. Тэрнтэй адилхан манай хөгжмийн зохиолчдын сайхан дуут бүжгүүд хийдэг л дээ. Энэ дэр бол яах ширгоо бид төрийн шагналт урлагийн гавьяас зүтгэлтэн цэрэн дорж өгшийн тэр олон сайхан дуут бүжгүүд за манай лувсан ширгоон сайхан дуут бүжгүүд байж. Энэ бүжгүүд бол яг тэр бүжгийн хөдөлгөөн тэр одоо ээрүүлт бүжиг дээр яадаг үлээ тийм ээ сайлчин дээр яадаг үлээ тэр уялдаа авцалдаа хөгжмөнтэйгөө хөдөлгөөнтэйгөө авцалдаж энэ хүний сэтгэлд хүрэн штэ тийм ийм сайхан хөдөлгөөнтэй хөгжмийг бүжиг манай уран бүтээлчид бас сэтгэлдээ ургуулж өмнөх ууламжлалаа битгий алдаасаа л гэсэн бол надад төрдөг. Тэр сайхан товшуур тэр сайхан хуурын таталгууд, эклийн таталгууд энэ бол сүүлүүд нэлээд ховордоод байгаа болохын зөв би бас боддог энэ ууламжлалаа алдчих үе дээ. Монгол бүжиг маань өнөөдөр ямар болж байгаа вэ гэдээ бас бодох юм их байдаг тийм ээ. Тэгэхээр хөгжмийн зохиолчд бол энэ ууламжлалыг энэ одоо зохирол гармониг тэр хэмнэлийг бол маш сайн бодож энэ бүжгийг хийх ёстой маа гэж би бодож байна. Хоёрдугаар бас нэг надад өгүүлэгдээд байгаа юм юу ихлэ зэрэг Монгол бүжгийн нэг сайхан намб баг болсон байна. Тэр алдартай сэвждийн, тэр долгор сүрэнгийн, тэр нанждийн тийм ээ. Одоо тэгээд тэр баруун Монголын алдартай лаа сүрэнгийн, шилхааж үйнш байдаг юм одоо тэгээд энэ сайхан намб тэр эрхэмсэг чанар бол ховорхон болчихоо юу даа гэж надад ажиглаж байгаа. Техник байх ёстой, ур чадвар байх ёстой, тэр хийч хүчил байх ёстой. Гэхдээ хөгжөхдөө ууламжлал заавал давхар авч явах хэрэгтэй маа гэдэг ийм бодлол надад төрж байгаа. Одоо бол нэг юм асуудал гарч ийн л да. Одоо бие биелгээг ингээд язгуур нам бүтрхөөр нь одоо өвлөн уламжлах ёстой. Тийм ээ. Тайсны бүжгийн, мэрэгжлийн бүжгийн урлаг бол тэр ардынхаа язгуур бие биелгэнд тулгуурлаж хөгжсөн бол нөгөө талаар тайзны бүжгийн урлаг маань эргээд бие биелгээндээ нөлөөлсөн ийм зүйл бол ажиглагдчихж байгаа байхгүй юу? Бие биелгээ бол бүжиг биш гэд тэгдэг байхгүй юу? Би ч маань яагаад бие биелгээ бүжиг биш гэж хэлээд байна гэхээр нөгөө тайзны бүжгээс ялгаатай юм шүү гэдгээл тэр үгээрээ бол илэрхийлээд байгаа. Өөрчлөх гээд байна. Өөрчлөх гээд бүжгээр оруулах гээд байх юм. Бүжгийн аяар оруулаад тэгээд нэгэ биелжсэн сайхан нэгэ дээгүүрийгээ сайхан хөдөлжсэн шөлөө ингээд дуудаж байгаа шиг хараагаад өсрөө тэгж явах шиг тэгдэг байхгүй юу. Одоо тэгэл хойд үедээ болоод одоо сайхан натураар язгуураар энийг өвлөн аваад яваасаа л гэж их боддог байхгүй юу. Одоо энэ дөрвөд хөнгөх хувцсан юм байд юм байна. За хөдөлгөөн тийм байд юм байна. Гэт баяд хөнгөх бас хувцсан тийм өнгөтэй байд юм байна. Хөдөлгөөн бас тийм байд юм байна гэд хутан хөнгөх тийм байна гэгээд ингээд хөдөлгөөнаар нь ялгаад авчих чаддаг. Хувцаар нь ялгаад авчих чаддаг. Удаагийн усуд бидний хувцсны ялгаа мэдхгүй байна зарим нь. Көөхт цэгдэг тэрлэг өмсгдөг удаа жижигхэн цэцэрлэгийн көөхт. Тэр бол шал буруу. 19-20 наснаас дээш удаа айлын гэргээ болоод явлаа гэхтэл энд хувцсыг өмснө. Эрэгтэй көөхт нь цагаан юм уу цэнгэр дээлэмсүүлээд эмэгтэй көөхт нь нугаан дээлэмсүүлээд тоорцог өмсөж болно. Ийм юудэн өмсөж болно. Тэгэл хийх юм бол жинхэнэ төрхөөрөө болж байгаа юм дээр. Жинхэнэ уламжлалыг нь
яг үндсэн намп төрхөөр нь хадгалах багш нарыгаа зөв бэлдэхгүй болвол цаашдаа алдагдах нэ гэдгийг 30 жилийн өмнө манай энэ одоо маш олон эрдэмтэн судлаач багш нар бол тодорхойлоод хэлсэн. Монголын энэ бие биелгээ нь өөрөө өвөрмөц нэг онцлог байдаг. Тэр нь юу гэвэл жишээлбэл баядын элхэндгийг жамингуа нэг өөрөөр хийж хахад баянгуа нэг өөрөөр хийдэг. Гэхдээ нэг нэр томьёотой. Нэг нь хавирга руугаа цогч хахад нөгөөх нь зөвхөн дал руугаа цогч идэг. Тэгсэн хэрнээ адилхан элхэндэг гэж нэрлэгддэг. Тэгэхээр энэ өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэхээр тэр биечдийн дээрээсээ өв дээцээсээ хүлээж авж энэ биедээ шингээсэн зүйл нь өөрөө яг л одоо тэр жилийн дөрвөн улиралд эргэлдэж идэг тэр нүүдэлчдийнхээ соёлыг биедээ шингээхдээ яг өөрийнхөө өвлцсөн ийм олон ялгаатай хэрнээ нэг нэр томьёон дээр зангидагдж байгаа тэр зүйлийг ардын жүжигчин Нанжид багш маань өөрийнхөө судалгаан дээр суурсан бие биелгээний тэр бүх намбуудыг хооронд нь ялгсан ийм сургалтын хөтөлбөрийг боловсруулсан нь нэг талдаа бид нарыг одоо тэр зүйлийг алдагтахаас эсвэл хооронд нь холилдохоос сэргийлж маш их зөв зүйтэй зүйлийг гаргаж ирсэн. Одоо жишээ нь сонгодог хүчгээр плей гэдэг байсан бол тэрийг монгол нэр оруулахаар суулт гэж нэрлээл. Тэгээ Батман танд үгээд хөлөө жийж хийдгийн дасгалыг илүүрцэх болгож бүтэн улаарны шал эндүүдж байгаа юм шиг. Дээр үе нөө эндүү вэ шүү дээ, тий? Яг тэр нэрийг ашиглаад илүүрцэх гэж нэрлэе. Тэгээд энийг ингэж шалаар хийлэгдэг болгоёг хэмжлэг ингэж явсан. Одоо Чечний хөдөлгөөнийг аль угсаатны бүжгийн намбан дээр тулгуурлаж энийгээ хийх вэ гэд тэрэн дээр баяд ороод ирж байгаа, дөрөвд ороод ирж байгаа. Тэгээ яг тэр нэрээр нэрлээд ингэж зогсох ёстой, ингэж одоо биелэх ёстой, мөрн өөрөө ингэж ажиллана. Энэ өөрөө яг ийм үйлдэл хийгээд байгаамаа гэд ингээд илүү их ойлгомжтой болгоод нэр томьёотой болгоод тайзны хэлбэр рүү одоо орох боломжийг нь илүү их нээж өгөөд тайзны хэлбэр дээр бүжгийн багш нар бүжиг дэглээчэд хүртэл та нар ийм зүйлэн дээр анхаарч энийг хөгжүүлэл зохино гэсэн тэр жанжин шугам буюу тэр чиг шугамыг бол маш зөв зүйтэй гаргаж өгсөн байхгүй. Одоо тэр өвлөн уламжлагчт нь язгуур натур хэлбэрээр нь аваа явдаг. Тэгээд сургадаг, уламжлуулдаг, хамгаалдаг ийм байх хэрэгтэй. Мэдээж бүжиг дэглээч бүжгийнхэн бол дэглээч өөрөө юу хэлэх гээд ийм үү тэр санаагаа хэлээд тэгээд одоо тэр өөрийнхөө нэрийг өгөөд тийм ээ ингээд явхад бол тэр ямар ч асуудал байхгүй шүү дээ. Би бол дотроо судлаачийн хувьд одоо бүжгийг дэглэсэн бол бие биелгээ ёхорл гэж битгий нэр өгөөсэй л гэж боддог. Яагаад гэвэл тэр бол дэглэх боломжгүйгээр хэдэн мянган жилээр дэглэгдсэн ийм одоо гайхалтай соёл байл шүү дээ гэж ингэж одоо боддог. Орчин цагийн энэ зайлшгүй хөгжих ёстой энэ тайзны бүжиг гэдэг юм уу энэ ардын одоо өв уламжлалаасаа ихээ авсан. Тэгтээ харахад бол яалтж явахгүй бол Монгол бүжиг тэр бүжиг хоёр бол ингэж хосолж ингэж хөгжих ёстой санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр их болсон огшин болсон зүйлээсээ юуг нь авч дан хөгжим хувцас хэрэглэлтэй болгож тайзны бүтээл болгох вэ гэдгийг тэр одоо судлаач хүн тэр дэглээч хүн бол маш нарийн ухаанаар хандаж энэ өв тээгчдийн энэ их агуу зүйлсийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, уран бүтээл гэсэн энэ гурван энэ одоо холбоог бол маш сайн баримтлаж илүү их одоо энэ дээр нарийн одоо системтэй судалгааг хийж их одоо тийм хамтран одоо ажиллах нь зайлшгүй одоо чухал байна гэдгийг одоо бүгд үнэхээр ойлгож байгаа. Нэга хоёр гурав дөрөв тав зурга доллоо дарарара 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 гэсэн байдалтай байдаг байхгүй юу. Гэтэйгаад тэгээ 93 наад би суулж чадах юм байхгүй ш миний гүйд. Ингэж байгаа байхгүй юу. Нэг бидээ эргэж ичгээд 1 2 3 дөрөвгөө энэ дээр юм авчулж байгаа юм. Энэ дээр сумаа наваад энэ дээр тавилаа. Да харуудаа онцгла тэгээд биелээд ингэ сууна. Ингэ суучгаад ингэ шагаагаа нөөрэс наваад 1 2 3 4 алла аман бадлаа. Дахиад аваад ингэдэ 1 2 3 унзаа
Та бусчираа нэг мөхийн шивэлтэр шаваад. Хойд дэргөөч. Нэга хой яргуруу гарын өдөр хараа тэгээ сайхан дэвэр. Миний энэ урлагийг миний хөвгтүүд одоо өвлөд аваад яваад хойд үедээ нэгэ задгамжлаа явах байх гэдэгт би өндөр сэтгэлтэй байдсан ба миний хөвгтүүд. Тэр яг язгуураар навж ядуу манай Монгол улстай одоо хэрэгтэй ардмын дан хэрэгтэй. Дээр үеийнэ нэг хэцгэ хэдэн үеэснаар яваад ирсэн энэ биелгээг чинь тасалж хайж болохгүй байхгүй юу гэж би ойлгод юм да.